Амралт театрын мэндийг хүргэе үзэгчдээ бэм гараг болсон байна. Баазар нэвтрүүлэг та бүхэндээ 10 дахь улирлын 22 дахь дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр Голомт банк алтай ивент тэтгэгчээр PC Mall бидэнтэй хамтран ажиллаж байна. Илүүд Тэмүүлд, Pepsi, за эдгээр байгууллагууд баазрыг та бүхэнд хүргэж байгаа. Энэ бэ яг мөн та бүхэнд хүргэж байгаа шүү. Студид уламжлалч ясаар баазрын дөрөв ажиллаж байна. За орой минь тэгээд багууд ерөнхийдөө 70 тоглолтын босхийг давчлаа. Тийм учраас одоо л бүх зүйлийг хэлж гин гэж хэлж болох бах тун сонирхолтой үедээ улирал ирээд байна. За тэгээд энэ 7 хоногт Лос Анжелес Lakers баг 3 сард хамгийн хүнд хуваартай байгаа. Тэгэд Milwaukee Bucks-тай тоглосон. За тэгээд JJ Redick-ийн үед бас нэг ухаалаг сонголт хийсэн гол тоглогчтой бүгдийг амраалаа. Тэгээд уусаа LeBron Hachimura хоёр бол тоглохгүй байгаадсэн. Дээрээс нэмээд Doncic, Reeves-ийг бас амраагаад Финис мэд ер нь Вандербилт гэдэг ер нь тэгээд тоглосон хүн байгаа үедээ баг дараа нь таван бацсан үстэй. Энэ нь баг зүгтсэн баха. Бага оноо удаа Career high 18 лөө 17 тий. Тийм тэгээ аавын хүү онцгойрсон 30 минут тоглосон. Юм байна. Lakers-ийн өмсгөлтөөгөр зүгээр бүх оролцсон тоглолтуудын тоолох юм бол дээрээсээ 2 дорог үзүүлэлт. Өдрөлийн өмнөх тоглолтод Warriors эсрэг 19 он авч ирсэн байлээ. Тэн дээр 17 он авсан. Тэгээ 5 дамжуулалттай. Тэгээ Magic Johnson-оос хоошоо энэ статик хийсэн хамгийн залуу Lakers-ийн тоглогч боллоо. Бас л ингэ. Аавшиг биш юм а гэж ямарсан Тийм хоргон статистикийг бас гаргаад байгаа. Яг түүхэнд нэр нь үлдээл шүү дээ. сакс тоглож болохоор юм байна гэдгийг л харуулж шүү дээ. Рогийн тоглолт тэгчихлээ шүү дээ. Минут нь жолон олцсон. Дээр нь бас нэг зүгээр сүүлийн үед ер нь тэгэл байнга шүүмжлүүлж байгаа шүү дээ өөрхий. Тэгээ сүүлд нэг ярьцлага өгсөн байсан. Наваа бол хүмүүс нэг тийм юм боддгоо те Уншдгоо. тий та нарын бичиж байгааг уншдгоо ингээд нэг тийм илүү дутуу юм боддгоо робот шиг л бодож байгаа. Тийм бүгдийг нь уншиж байгаа. Гэтэ тэрийг би өөрийгөө хурцлах зэвсэг болгож ашиглаж байгаа. Тий шүүмжлүүдийг гэж хэлснийхаа дараа ийм тоглолт үзүүлсэн. Тэр нь бол маш сайн тоглосон. Тэгээ аавтай нь холбож тэр ярина гэдэг чинь хүмүүсийн тэнийх байхгүй. Тий Одоо чинь манай аав цагдаа байлаа гэд би аав шиг цагдаа болчихлоо. Цагдаа болсон ч аав шиг лаг байх албагүй тий шүү дээ. Том л байхгүй. Нэр сүрэн дарагдаад байгаа байхгүй юу те. Энэ үг чинь өөрийнхөө хувийн амьдралаар амьдраад энэ үгэд сагсчинж болохгүйгээр амьдрах хангалттай амьдралтай үгд шүү дээ. Тэр бомтой байлаа. Тэгэхэд өөрийнхөө пэшн мөрөөдлийг дагаад тэрнгээрээ сайт нэг юм боломж ашиглаад MB гэдэг том тоогонд ороод ирсэн байхгүй юу? Тэрийг хүмүүс ойлгохгүй байгаа. Энэ бол Броны хувьд өөрийнх нь том амжилт байхгүй юу? Дэлхийд дээр өдөр тутамд 500 сая хүн саяс тоглож байгаа. Лигт үлрэлт 500 тоглож орж гарч тоглож байгаа. Тэгэхээр сайт нэг юм боломжоор энэ Брони Джеймс гэдэг хүүхд ороод ирсэн байна. Өөрийнхөө мөрөөдлөөр амьдарч байна. Тэгэл болох. Тэгээд Lakers-ийн хувьд фэнүүдийнх нь хамгийн дургуй тоглогч бараг л юм баха. Тэгээ энэ тоглолтын дээр 9 самбар авсан байлээ. Тэгтээ талбай дээр 9 тоглолт дараалаад хожигдог байсан энэ цувралын тэгээ Bucks эсрэг зогссон. Тэгээ дэлхийд нэг хүн хэр жаргалтай байна энэ хүн бол Luka Doncic. Тэгээд Doncic-ийн LeBronтэй болон LeBron-гоо хэрхэн тоглож байгааг онцлог хүснэгтийг бүгдээрээ хараад тэгээд ярилцаад явъя гэж бодож байна. Нэг ялгаагүй хэлээ дээ. Угаасаа оноо нэмэгдэх нь бол тодорхой байсан. Бус үзүүлэлтүүд бол ер нь тэгэл ялгаагүй хэлээ дээ. Одоо тэгээд Doncic нэлээ нэмгэрсэн байлээ тий. Хооронд орж ихгүй. Яг би энэ бол бүр яг нөгөө чавхаач нэг гэж ярьдэн шүү дээ. Нэг юм илүү цэгцэгнсэн тийм янз бүр илүү мах зах. Энэ зураг дээр Зүгээр байхгүй. Зузаа харагдаж байгаа шүү дээ. Тийм. Яг одоо л арай өөрөлдөж байгаа байхгүй. Тэ? Яг өнөөдрийн байдлаар. Тэгээ эн чинь өөрөг нь сайн нөгөө тэр солилцооны хурцлсан л баг та. Тэгээ. Дэлхийн түүхэнд байгаагүй том солилцооны золиос болчихгоо. Золиос ч юм уу юу гэх юм оролцогч болчихгоо ч байгаа. Баг нь дутуу үлж гэн гэж бодол төрж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тийм үстэй. Гэхдээ багийн Одоо тэгэл одоо болтол энэ солилцоо одоо болоод чи сар хагас өнгөрч шүү дээ. Одоо болтол Лукагийн солилцооны яриа яригцаар л шүү дээ. яригдчих шүү дээ. Жил Одоо тэгэл нөгөө Марк Кубен Бараг бүх цагууд яригдэн шүү дээ одоо. Одоо тэгэл Марк Кубен би хэрвээ шийдвэр гаргах эрх миний хэвээрээ байсан бол би л энэ солилцоогоос эзэж хийхгүй байсан. эзэж хийхгүй солилцоо. Одоо яриа л байгаа байхгүй. Нэг юм хоржоонтой юм болоод энэ жил заяа харж байгаараа Даллас угаас гонхон дотор голц Lakers явж бараг финал руу гарна шүү. Гарахгүй зам байхгүй шүү дээ. Тэгэх юм бол тэгээд энэ солилцоо бүр бүх цаг үеийн хамгийн амар юм. Тэгээ ярьж яхад нөгөө Даас нь бүр энэ Лука ингээд солилцоогоо явуулаад баахан гэмтэл бэртэл нөгөө тоглолтоо нойдлуулчт магадгүй нөхцөл байдал төрж мөрцсөн тэнгүүтээ яаж яхад нөгөө филер рүү явуулсан Quentin Grimes нүртэл тэнд очиад алаад байдаг. Нөгөө солилцоогоор нэмж авчирсан Caleb Martin тоглолтгүй гэмтэлтэй байгаад байдаг. Ямар сайдаа өдрөл эхлэхэд би л хувьд Даас бараг дөрүүлнэ гэж ярьж байсан шүү дээ. Тийм үстэй.
Тэгсэн чи юу вэ? Тэр хоорогийн бүр ингээд тамирчдын ингээд бүр багийн эзэн ингээд задлаа ажиллаж. Нэг үлрэлийн Гэтэ яг хуу Даллас талаас харуулж уг нь энэ үлрэлтээ шууд аврагдлаад дарих потенциал бүрдсэн бохгүй. уг нь бол бүр Кайри Ирвинг гэдэг чинь зүгээр Лука ингээд тоглолтыг найруулдаг шиг Кайри бол ингээд хүссэн дамжуултыг хүссэн цэг дээр хайж чаддаг юм бохгүй. Эди биеийн давыг бол энд л өгнө. Тэгээ өөрөө клач шийдэлтэй. Тий. Эдиттэй бол би бол дөрүл гэж бодохгүй. Үгүй яг потенциал бол яг үүндээ энэ үлрэлийн Лексээс илүү магадaltaй байсан. Хэрвээ гимтээгүй бол яг зөвхөн энэ үлрэлтаа шүү. Тий. Тэр жишээ авъя л да. Одоо жишээ Даллас одоо яг Эди Кайри хоёр финалд гараад ирлээ шүү. Нөгөө талаас Бостон гараад ирлээ. Би Бостон дөрүүлнэ гэж боддог. Ер нь бол төрүүл хэмжээнд ярьж байгаа шүү дээ. Тий. Хэрвээ зөвхөн миний бодлоор одоо Леброн Лекс бүрэн бүрэлдэхүүнээр Бостонтой финалд гараад би Лексийг хожиж болно гэж бодож байна. Миний харж байгаа. Лекс тэгээ гол нь маш сайн амралт аваад авлаа л да энэ хүн хуваар дээр Энэ гол ягаад миний ингэж хэлээд байгаа гол сүм Лука л байсан шүү дээ. Ер нь бол гол тоглогч нь Лука л байсан шүү дээ. Лука хаана вэ? Тэрэнд л одоо бүрэлдэхүүн сайн байл төрүүл боломжтой л гэж харж байна. Ингээл нэг юм үлрэл эхлэхэд багууд үлрлээ зураглаа. За нэг юм плей-офф гин одоо нэг өдрөлмөндийн завсралгаа болтол багийнхаа ханыг харъя гэд харсан. Лука ирсэн. Лукагаас хойш дахиад нэг хэдэн тоглолт харъя гэд харсан. Тэгээд тэд нар дахиад нэг юм потенциалаа тооцоолчихж байгаа шүү дээ. Финал хүрэх боломжтой, аврах боломжтой ч гэдэг юм уу. Леброн ч гэсэн магадгүй нэг зургалцсан л байна. Одоо зүгээр Леброны одоо ингээ ягаад зургалцсан гэж байна гэхээр 3 сард ингээ жижигхэн гимтлэр амарчж байгаа байхгүй. Одоо энэ пилот нөгөөлөг гэсэн бэлдэж байгаа. Би бодсон сэтгэл зүй. Тэгээд Леброны майнд тархитлагыг ингээ сүүлийн хэдэн жилийг харах юм бол улам хийгүү болоод эхэлсэн. Одоо дар суудах тусмаа ингээ тийм. Тэгэхээр чи энэ үлрэлт стат нөгөө нэг 12 13 оны Майамигийн үлрэлт байснаас нь илүү байгаа байхгүй. Гүйцэтгэл өндөртэй, ассист нэмэгдсэн, 3 шидэлтэй хувь нэмэгдсэн, оноо адилхан, самбар адилхан, ассист адилхан. Тэгээ хамгийн тэр чин нөлөөтний хувьд Леброн ч зургалцсан байгаа л байна. одоо би бол бүр ингэж бодоод байна. Леброн энэ Лейкерсийн одоо бүр плей-оффоо хэдээр гарахаач тооцож байгаа. Яг үнэ. 2-оор гарах уу, 4-өөр гарах уу? Денерийг яаж 3-аар гаргах уу? Миннесотог яаж 6-аар гаргах уу гэдгийг хүртэл тооцож байгаа. Зургалцсан л явж байгаа. Тэр Денерийг эртхэн Миннесотод тааруулж хүчин бараад бараг мултарчиж магадгүй шүү дээ. Яг үнэ Денер бол Миннесотод тааруул. тэрнээс бас өөр сонголт байгаа. Денерийг 4-4 рүү 5 руу оруулчихвол таандартай үзүүлнэ шүү дээ. Таандар чи энэ бүсийн хамгийн шилдэг баг байгаа тэгэхгүй бодтой хөдөлтэй. Тэгэхээр Лексийн цаасан дээр тий 2-оор гарах уу гэдэг эсвэл бүр 4-өөр гарах юм уу гэдэг сонголт руу ч хүртэл орж магадгүй. Тий. Тооцоол нэрийн явна. Тэгээд энэ дээр бас нэг нэмээд хэлэхэд Леброны хувьд Мелоч бас хэлсэн байлээ. Леброны хувьд маш амар байгаа Лукатай тоглоход. Тийм маш амар. Бөмбөө өгнө. Бууланд очиж зогсно. Энэ бол Леброны хувьд зөв жаргалахгүй. Энэ Тийм шүү. нэр шүү. Яг талбай дээр шүү дээ. Ийм болдог байхгүй. Яг талбай дээр авчиад яг зөв шийдвэрүүдийг хүнтэй цуг тоглох чиг амар байдаг байхгүй. Одоо сайн холбогчтой тий. За маа чи авчиад ингээ би очиж байранд зогсчих гэдэг шиг. Лебронд бол айгүй амар байгаа. Энэ 10 тоглолт 14 11 тоглолтын дээр ч гэсэн Лебронд ачаал бол айгүй бага ирсэн. Харамсалтайгаар зүгээр мэдээж нэг өмнөх угширсан юмнууд яваад байгаа шүү дээ. Чи одоо 40 хүртэл тоглож байгаа. Одоо цайв мэв гэдэг чи бол одоо яг нэг олон жилийн юм нухлагдсан тий. Цаа ч одоо баг за маргааш ч яриа ирэхгүй бах. Ирэх 2 дахь тоглолтоос баг ирчих юм шиг лээ. Ер нь бол маргаалын хэлэгдэлд орж байгаа хгүй Леброн бол яалт ч хүн л юм харин ч удаа орж. Харин тэ удаа орж байгаа. Бидээ арчаатай. Яг зүгээр карьер нь харах юм бол яг плей-оффын өмнөхөн 3 сарын нэг 20-оос 20-50 цаа зүгээр жижигхэн гимтэл гэдэг шалтгаанаар ер нь ихэнхдээ үнэ. Сүүлийн хэдэн жил шүү дээ. Сүүлийн 5 үйлрэл. 5 үйлрэл. Энэ чинь өөр яг 35-аас хойш насных нь юм явагдаад байгаа хөөх. Яг нөгөөл мэдрэлгээл яг хоёр талтай байхгүй. Яг нөөж байгаа. Тэгээд мэдээж бас зөөвөрч байгаа л байна. Маргаал хэлэгдэл байгаа шүү дээ. Тэгээ амраад ирсэн Леброн аюултай л да. Дээрээс нь Денвер Миннесотаг бардаггүйг энэ 7 хоног дээрстэй чихэн нотлоо шүү дээ. Зүгээр миний харж байгаагаар бол илүү тааралтай тааруулах тооцоо их болов гэж бодож байна. Миннесотагээс илүү. Мэдээ Миннесота ч доор учраас тааруулах хэцүү. Яг дээр өөрсдөө өөрсдийнх нь байрлал байгаа байхгүй. Одоо жишээ нь Лекс одоо өнөөдөр 4 дээр биш үү? Тэгэхэд одоо дээш нь 2 3 хожил 2 3 руу орчихно. А хэрвээ Денвер тэдний хожигдох юм бол Денвер 4 5 руу орчих юм. Ер нь энэ Хьюстон 2-оор нь гаргаад өөрсдөө 3-аар гараал. Тэгээ тэгж бол. Тэгж л үзэх. Аль аль баг л тооцож байгаа шүү дээ тэгэл. За Лекерсийн тухай яриагаа ингээд өндөрлүүлээ. Гэхдээ Лекерс тийм дээгүүр гарч чадах юм уу? Юу одоо хэд вэ? 4 одоо нөгөө төл нь хүрээд ирлээ шүү дээ. Дэглэн шүү. Маргааснаас баг. Тий. Чадвар асуудал. За тэгээд энэ 7 хоногт Doc Rivers багийнхаа лидерүүдтэй уулзаж ярилцсан. Юу ярилцсан юм бэ энэ ба? За яг хуу энэ Баксыг хоцсон Бакс энэ дээр хоцсон ч гэсэн угаасаа Лекс ч хөнгүү багийг хоцсон юм чинь. Энэ тоглолтоос өмнө уулзсан гэсэн үг. Зөвхөн Янас Лилерд хоёртой. Энээс өмнө дараасаа хожигдлууд баахан амсцсан байсан.
Тэгээ нөгөө нэг хэсэг дараалж хожоод дээшээ дэвшижсэн багс чинь буцаа 5 руугаа унтсан. Тэгсэн чинь доктор ярьсан байлээ. Тэгээд яг юу ярьсан нь тодорхойгүй. Мэдээж лидерүүдтэйгээ хоёулантай жийц уулзна гэдэг бол тэгээ плей-офф төгсөж байгаа энэ үед бас нэг арай нэг энэ хоёрын манлайллыг багтан ч гэсэн энэ хоёр чинь цаашаа дахиад багийнхандаа манлайлж юм ярина шүү дээ. Тэгээ энэ хоёрын хоорондын харилцаа ч бас байгаа баг. Харилцаа тал дээр бол Doc Rivers их сайн асгаж болдог. Харин тийм учраас тоглогчид их хайртай байгаад байдаг. Тэгээд одоо хүртэл ажилтаа байна гэж байна. Тийм. Магадгүй байдаг тийм. Одоо Doc Rivers-ийг жишээ нь муу дасгалжуулагч ийм тийм гэж шүүмжилж ярьж ирсэн нэг ч тоглогч байхгүй. Одоо тэр Clippers багт ч тэр Philly багт тэр тийм. Ben Simmons-тэй нэг жоохон юу яасан нь. Асуудал үүссэн тийм. Ben Simmons-тэй өөрөө ч тэгээд яагаад Ben Simmons-ийг нэг шүүмжилсэн шүү дээ тийм. Нэлээд баг бол тэр. тэгээд шүүмжлэхээр л байсан л та. Харин тэр ч яалч гэхдээ гаргаж болохгүй л тийм. Өөрийнх нь яг болтгүй л үе. Тэгээд Doc Rivers харин нэг тэр харилцаа communication сайтай учраас ингээд нэг юм Манус шиг нэг юм сэтгүүлч хэвлэлийнх нь шүүмжлээд ингээд идэг болохоос биш. Тэр юм аа гэхдээ өөрөө угаасаа хийж хэлээдэг л та. Түүнээс биш яг тоглогчдын зүгээс бол ёстой асуудал байдаг юм шиг. Харин Бакс тэгээ яг л ярилцах хэвээр цаг нь болчлоо л да. Уул нь яг гой формдоо ороод гар нэлээ гой болж исэн чинь. Буцаа жоохон унаад. Доктор чи нөгөө Бостонд байхад нөгөө Ubuntu Matters лөө. за нэг 8 онд авраг авах нэг Африкийн нэг омгийн нэг юм багаараа мөргөл үлддэг юм уу яадаг нэг юм. Бүр тийм байсан. Нэг тийм ёс юу гэх юм бэ? Зан үйл шүтлэг юм тийм. байдаг байсан байхгүй. Бостны 8 оны авраг авсан бүрэлдэхүүн. Зөө. Тэр мэтчлэн тэгэл Phil Jackson зэн багш шиг аа. тий. Зэн багш нэг итгэл үнэмшлийн төвшөнд нь хүртэл ингээд удирдах гэдэг шүү дээ. За үргэлжлүүлээд бүгдээрээ Детройт болон Майамигийн талаар ярилццгаая. Детройтыг бол магтах сэдв маш их байгаа. Гэхдээ өнөөдөр тэд баг Далсын 3 дугаар багт нь хожигдчихлоо. Энэ 7 хоногт Майами Heat-тэй тоглосон. Тэгээд тун сонирхолтой тоглох болох болов уу гэж үзсэн боловч Майами Heat одоо юу тохиолдоод байна? Солилцооноос хойш бүр хамгийн муу амжилттай баг болчихлоо. Тоглолт нь нөө сонирхолтой л болсон л доо. Уул нь тийм. Майами тэгээд лидерээ болж. Майами чи юу вэ ингээд 8 9 сүүлийн 19-т нь хожигдсон. Би бол зүгээр ингэж бодоод байгаа ш. Сүүлийн үед би нэг анхаасаа боддог байгаа. Сүүлийн үед зүгээр би хэрэгцүүлж байгаа юм уу? Гэт нэг муу багууд одоо шинэ 3 дугаар багууд ингээд амар супероттой багуудыг хожижтэй ш. Миний ойлгож байгаагаар энэ эмбэт болж байгаа тоглогчдод бүгд мэрэгжлийн тамирчид тийм үү? Тий. Тэгээд эднэрт заримынх нь хувьд магадгүй NBA-ийн карьер нь миний биеийн өгөгдөл ч юм уу янз бүрээс солдоод би энэ хэмжээнд хизээж хүрэхгүйг бол ойлгоцсон байна. Тэгээд би сэлгэн тамирчин шүү дээ. Гэхдээ би цаашаа надад карьер үргэлжлэнэ. Би нэгээр мөнгө олох хэрэгтэй. Тийм учраас энэ нэг лигийн топ багуудын эсрэг би нэг хайлайтс карьер хаяа хийчихээ ч юм уу. Би нэг тэдэн он авчий гэдэг нэг юм бодол толгойд байгаа шүү дээ. Тамирчдын Евролигийн багуудад үзүүлэн ч гэдэг юм уу. Тэнгүүт ингээд нэг юм 3 дугаар багууд нь ч юм уу муу бүрэлдэхүүнтэй багууд нь юм сайн бүрэлдэхүүнтэйг хождог апсетууд гардаг байх гэж бодод байдаг шүү дээ. Тийм, ер нь бол бүгд одоо угаасаа тэгэл нөгөө ялангуяа үндэсний телевизээр гарч байгаа эсвэл том багийн эсрэг жоохон таархан баг тоглохоор байдгаа л шахах байгаа байхгүй. Тэнгүүт баг нь уналт хийж ийн юмж нь хамаагүй байгаа байхгүй. NBA-д ажилгүй боллоо гэхэд Евролиг дээр очиход чи яаж тоглож ирсэн гингүүт би тэдэн онд одоо юу гэдэг 24 онд би Бостон эсрэг карьер хаяа хийжсэн. Миний карьер 30 он. Тэр үеийнх нь Бостонгийн судлангууд авраг авцсан баг. Тэнгүүд энэ хоосон нөхөр байна гэдэг менежер бодно доо. За тэгээ энэ тоглолтын үед Майами ер нь бол хожижхоор нөхцөл байдал зөндөө гаргасан. Тэгээ сүүлд нь үнэхээр энэ үйлрлийн бүх NBA-ийн багтах ёстой гэж яригдж байгаа. Cade Cunningham гэдэг залуу тоглолтыг шийдсэн дээ. Triple double хийсэн Cunningham. Тэгээд энэ үйлрэлд 2 дахь удаага Майами Heat эсрэг triple double хийж байгаа. Тэгээд өмнө Jokic, Sabonis, Harden 3 Майами Heat эсрэг нэг үйлрэлд 2 удаа triple double хийжсэн. Cunningham болохоор 4 дахь тоглогч нь болж байгаа юм байна лээ. Тэгээд дээр нь хожлын шийдэлттэй. Тийм. Детройтыг шийдэл олон ярьсан да тий. Хийдэг талаар энэ ойд яриаг юм байна. Тэгээд Майами чээр ингэ чимээгүй дугаа яваад исэн чээр хожигдуулах шинжтэй шүү. Нэг Бостон гэж юм ярьжсэн шүү дээ. Лидерг байгаа гэдэг. Тий. Одоо яг Майами ч ямар лидер болчихлоо. Гэтэ калчер бол байгаа тий. Үнэхээр үндсэн одоо тэр багийн соёл бол байгаа. Лидер нэг хин юм бэ? Байхгүй шүү дээ. байхгүй. Баатар яваад Вегасыг аваад ирэх гэж. Бага юмнасаа лидер гэвэл миний хувьд бол уг баймаа. Байн байх хэрэгтэй. Тэгсэн Тэгээ Тайлер яргаа гэж бодоод байгаа хөөх. Тэгэхээр яг бодит лидер биш байхгүй. Тайлер Хиро бол зүгээр л нэг Рол ахгүй надад бол нэг тийм
арай жоохон Зак Лавины төвчний тоглогч шиг санагдав. Тэр баг авч явах тоглогч байхгүй. Биш. Сүүлийн 10 тоглолтоос 9 нь хожигдлоо. За тэгэнгүүт хардаа 4-р үеийн онооны зөрүү 2 сарын 1-ээс хойш одоо үндсэндээ нөгөө Жими тоглохоо болсноос хойш гэсэн. Тэгэнгүүт хасах 130 оноо байхгүй юу? Эсрэг багтаа багасаа 130 оноо дутуу авсан байгаа байхгүй 4-р үед. Лигийн хамгийн муу зүйл. Тэгээ 10-аас дээш оноогоор тэргүүлж явж исэн тоглолтоо алдаад хожигдсон тоглолт нь 18 удаа. Одоо энэ чинь саяны Детройт ч орж байгаа техний үед 10 удаа илүү гарсан юмсан. Энэ бас лигийн хамгийн муу зүйл. Тэгээ Жими Батлергүй тоглолоод 4 хожиж 16 хожигдсон. Жими Батлертай Warriors нөгөө талд 15 хожиж 2 хожигдсон. Тоглогчийн эффект гэдэг чинь юм амар байдаг л да. Том нөлөөтэй байдаг. Энэ угаасаа тэгээд яалтчгүй нэг хэдийгээр ингээд асуудалтай Зүгээр эффект шүү дээ. Энэ зөв эффект шүү дээ. Батлертай Батлергүй шүү дээ. Бусад тамирчин бүгд байгаа. Тэгээ тоо худлаа хэлэхгүй л дээ. Тоо хэлэхгүй. Цаасан дээр бууж байгаа нь тоо яг бод талбай дээр явж болж байгаа үйл явдал бол ерөөсөө юм л. Тэгээ байм ч юм уу нэг нь одоо өөрөө хариуцлага авах хэрэгтэй л доо. Ядаж оролдоод үүсэх хэрэгтэй байхгүй юу? Одоогийн байдлаар чадаагүй бол ихгүй л байв. Тэгээ Андрю Уигс ч уулын багт ирсэн байгаа шүү дээ. Сүүлдний нэг 2 3 төр гэмтэл аваад бас тоглохгүй л байгаа. Яг өнөөдөр бол 20 оноо. Батлер бас л Батлер гэхдээ характер нэг азгүй юм аа. Дутуу үнэлж байгаа юм ер нь. Дандаа нэг дутуу үнэлж байгаа. Финал гарчаад дараагийн хэдэн жилүүдэд нь ингээд амжилтгүй байгаа хит хитэн баг биш одоо Санс байна. Даас болчлоо. Тэгээ ингээ Майами байна. Яг Батлер ч бол нэгсэн шүү дээ. Майамид хүн аваад ирээ тий. Сайн да Дэм Лилерт ч юм уу одоо хэн байдаг нэг аваад ирээ гэдээсэн авчихгүйсэн. За би тэгвэл явъя гэдэг сонголтыг л хийсэн. Чи явуулахгүй гэсэн. Явуулахгүй гэдэг нь. Тэгвэл за ядаж гэрээгээ авъя гэсэн. Өгөхгүй гэсэн. Тий. Мөнгө ч өгөхгүй гэсэн. Тэгэл яг ингээд тулж байгаа яг тулгаж ирж байгаа. Голнес ер нь бол Батлерын үнэлэмж унсан шүү дээ. Тэгсэн. Бүх багууд. Өөртөө унгаацсан юм чи Майами. Тий, өөртөө унгаацсан. Баг ингэж унгаасан тий. Багийн эзэдүүд нь л тэнэглээ. Тий. Тодорхой. Тэнгүүдээ аргаа ядаад вигсээр сольсон. Тэгээд тэр нь Golden State бүр сэргээр мандаад явчлаа. Майамид ингээд доош явчлаа. Одоо Жимигийн нөгөө юуг бол одоо мартсан шүү дээ. Яг Нөгөө emergency үеийг бол саяны нэг хэсэг Майами. одоо ингээд Батлер өөрийнхөө нэр өндөө дахиад гаргаад аваад тэгсэн чинь одоо ерөнхийдөө сүүлийн үед подкастууд дээр ч тэр нэлээ их ярилцлагууд өгөө дүгнэлтүүд хийгээд байгаа. Бараг шинжээч болчиход байгаа. Жефтиг Майами Хитийг одоо энэ 80 хүрж байгаа Петр Айлигаас салах хэрэгтэй. Би бол тэгж энэтэй санал нэг байна. Райли зөнж байгаа яг үнэ. Арай л яхэр байгаа тань. Тэгээд нөгөө нэг юм энэ үний хувьд юм ингээд болж исэн юм нь яг одоо цаг үед болохоо байцсан цаг үе ихгүй юу? Тэ? 10 жилийн өмнө болж исэн юм одоо л болохгүй шүү Хаа дээ. байсан 80-аад оны Lakers-ыг өдөрч исэн хүн гэвот горч. Тэгэхээр чин тамирчин өөрөө хууччаад байна л да. Юмыг хоёр талаас нь хардггүй нэг талаасаа жоохон чичрээд байдаг хүн юм биш. Одоо 80 хүрсэн өөр яах юм? Нүүлтийг бас муухай 80 хүрсэлээ амьдрсэн хүн тэгээд одоо өөр хүмүүсийг Өөртөө ч гэж байхгүй. Одоо Дэмэн үйдэг ч гэсэн муухай байдалд оруулаа шүү дээ. Тийм шүү дээ. Сольж мөлөөд. Тийм шүү дээ. Бүүс рүү тий. Тийм. Тэгэхээр Петр Райлд л байна. Түрүүн би өдөрлөг гэж жагаад яг бас Леброн бол яг өөрөө Петр Райлд харцсан болохоор тэгэл дараа нь гэрэн дуусаад явсан. Үйд дээр бол бас муугал ганцсан. За Бош дээр бол бас ярил амар юм байгаа шүү Леброн дээр ч яг үнэндээ тэгэл бас тэгэл за одоо яв гэд явуулсан шүү. тийм шүү. Леброн ч өөрөө кайвс гэж явсан л та. Ер нь цаа санаа л тий. Тэрийг мэдээл яваа гэсэн л баг л та. Гэхдээ тэгсэн ч Леброн тэр Макс Гэрийг нөхгүй л байх байсан шүү. Майами бол. Ер нь бол. Гэхдээ үйд бол муухан хандсан. Вэд үнэхэр муухан хандсан. Соёлоо одоо Легаси тоглогч гэдэг. Тэгээд хамгийн сүүлд одоо Жимид муухан хандж байгаа байхгүй. 2 удаа финал руу аваачсан үнэ. Жефти тэгээд мэдээд юм л да. Өөрөө лигт амар олон жил болцсон. Юм яаж явдгийг мэддэг хүн шүү дээ бидний хажууд. Тэгээд би бол Жефтитэй санал нэг л. Тэгээд Майами ер нь ирээдүй зүйл харагдаж байна да. Бас Энэ дараа 100 харин одоо нэг од модл авчирдгүй юм бол. Майамид бол сайн тасалж болгоч бол байгаа. Тий. Багийн соёл бол байгаа. Одоо дээдлийн удирдлагууд нь жоохон сонирхолтой. Петр Райли харин тэгээд сайн тасгалжуулагчид их мөнгө зарж авчрах хүмүүс Майами байгаа. сайн тоглогчид харин тий. Тэрэндээ л гол очиж. Бол Майами амар харамч байгаа. Петр Райли ч шүү дээ тэр чинь гол шийдвэр тамаг дарж байгаа нь Жимид гэрээг нөхгүй гэсэн хүн тэгж Өөр хүн хүн зарлахгүй гэсэн хүн Финалд гарсан. Залуу тоглогч өгч юм л яаж гэсэн. Залуу сайн холдвол худлаа да. тэрийг бол бид нар мэдэхгүй шүү дээ. Одоо тэгтээ Майами ер нь бас яг Бэм Хиро хоёр дээр итгэж очих одоо баах уу гэдэг бас сонирхолтой байна. Тэгээ Жимигийн асуудлыг ойрхон мэдж байгаа хүмүүс Вэйтмейтийг бид нар ярьж байгаа шиг хоорондоо тамирчид ярьдаг л байгаа шүү. Тэнгүүд яг одоо Петр Айлил нэрээ энэ тигийн хэлдгээр Петр Айлил явж нэг шин залуу ерөнхий менежер Хүнд нэг ихэл төрхүйц хүн. Тий. Тийм. Тийм нэг салхи оруулахгүй бол одоо энэ Яхир Петр Айлигийн дор
гэрээ авч очих супер хэцүү хацсан шүү дээ. Жими Батлерыг л асуудал юм шиг харагдуулаад байсан чи яг үнэндээ өөр л асуудал байсан байна. Медиа бол яаж харагдуулж болно л доо. Цаг хугацаа бүгд Майами Петрайлигийн захиалгаач нийтлэл хийж болно, нэвтрүүлэг хийж болно тий. Тэгээ яг нэг нөгөө хэл гэдэг яг сүүл рүү гавж Петрайлиг л буруу болж харагдаж эхэлж шүү дээ одоо. Тэгээ одоо яг тэгж эхэлж байгаа юм. Юм иргэнэ гэж. За тэгээд NBA-д орж ирсэн эхний 200 тоглолттой онцгой байсан 2 хүн энэ 7 хоногт бүр онцгойрсон нь бол Кане юм болон Дончич байлаа. За энэ хоёр тоглогч. Канем 22-оос 25 оны хугацаанд энэ 3 удирлын хугацаанд эхний 200 тоглолтондоо 4300 1400 гэдэг үзүүлэлт аваа явуулчлаа. Өнөөдөр 204-т тоглолт болсон уу да карьерийнх. За өмнө энэ үзүүлэлтүүдийг Дончич, Оскар Робертс хоёр хийжсэн. Дончич бол гэхдээ дансын өмсгөлтэй. 18-21 оны төлөвлөж шүү дээ. Тийм. За юм байна. Кане ингээд онцгой л байгаа юм. Кейд бол ялч үнэхээр онцгой гоо. Дончич гэсэндээ энэ 7 хоногт тэгээд ирээд 2 жилийн гэрсэн рекорд амжилтыг хийсэн. 7 минутын дотор 20 оноо аваад 3 шугамны араас 50 минут. Кейд ч ингэж онцгой байхгүй бол болохгүй юм байна л да. Гэхдээ ер нь Хинэж анхаарлыг татахгүй явах юм бол энэ тоглогчийн карьер их рүүки жил дуусаад энэ ч нэг супер макс биш нэг жижигхэн гэрээ дунд дотор макс гэрээ байгуулаад тэгэл дуусгал юм байна. Ингээ анхаарлан татчихж одоо том багуудаас санал сонсох, монсох, коннекшн үүсгэх өөрийнхөө карьерийг Детройт явах нь бол цаг хугацааны асуудал байх. харин тийм. Тэгэхэд бол өөрийгөө харуулах хэрэгтэй шүү дээ. Харуулчлаа ер нь бол. Тэгээ хинч биднийг ярихгүй байна гэд гомдлоод байгаа шүү дээ. Багийнх нь Детройт угаас тэгдэг юм аа. Яриулмаар байна шүү дээ. Бad boys болж анхаарал татдаг байхгүй. Тий. Ер нь бол Тэгээ одоо яхаа зодхон зохио гэсэн юм. тийм шүү дээ. Одоо тэгвэл бурууд нь шүү дээ. Ер нь амжилт нь агсан тоглогчийн шагнал минийх шүү гэдгээ баг баар бас илэрхийлээд байгаа ч юм шиг тийм л тоглолттой байна. Тодорхой баг. Тэнгүүд нөгөө багийнхан ч гэсэн пүүшлээд одоо Жэйлэн дүүрэн энэ төр бүр бүх NBA-ийн багт багтах хэрэгтэй шүү гэж яриа хүртэл өгсөн байгаа даа. Тэгэхээр Басгажуулагч нь хүртэл бидрийг шүүгчнэр дутуу үнэлээд байна. Шей Гилжис Александрт үлээдэг алдааг бид нар түлээхгүй шүү. Хейтум дээр үлээдэг алдааг бид нар түлээхгүй шүү гэсэн мессеж өгөөд яриад байгаа байхгүй. ийм үйлдэлүүд их яваад байх тусмаа олон bad boys болгодог биш үү Детройт ер нь. Детройт ер нь байгаль дутуу үлддэг шүү дээ. Тийм. Детройт гэдэг баг. Тэгж жагаад нэг багууд буурууддаг юм Тэгээ бороддаг шүү дээ. Нэг цөм авдаг ш Детройт. Тэр яг энэ 3 сая хүслэгдийг харахад Кэт Хэнэхэм гэдэг тоглогч бол ирээдүйд гарч ирж байгаа маш сайн олон талт тоглогч юм байна. Гой нуруулга холбоо. Ямарсан байж чадах юм байна. Тийм чадах юм байна гэдэг цаасан дээр бол харууллаа. Тэр үнэхээр гой тоглогч гарч ирж байгаа юм байна. Дараагийн Westbrook-ийн хэмжээний одоо нэг prime үеийн Westbrook шиг тий. За үргэлжлүүлээд энэ 7 хоногийн хамгийн онцгой үйл явдал руу орцгоё. Нэг хожлын цуврал дууссан, зогссон. Дууснаа дараа дахиад нэг Үргэлжилсэн. өөр цуврал үргэлжилсэн. 3 байгаа тий. 4 болчлоо өнөөдөр хожигдоод. Өнөөдөр хаана Chaos хожигдсон? яачаад. Өнөөдөр Cleveland чинь Phoenix хожигдсон. Аа. Энэ бол хожигдлынх нь эхлэл нөгөө цуврал зогссон тоглолт. Тэгээд Орландо Мэжик эсрэг. Орландо ч их орон гар байгаа шүү дээ. Бидний анзаарахгүй нэг жижигхэн юм байгаа да. Бидний анзаарахгүй нэг жижигхэн юм байгаа. Ингэж эхэлсэн уг нь. Бүх юм ном журмаараа эхэлсэн. Илүү яваад байсан. Тэгж байгаа л энэ Банкеро Франц Вагнер хоёр дээл нөгөө авах оноонууд аваад тань азар гэх үү. Нөгөө хэдийнх нь тусламж бас сайн лээ. Ерөөсөө харагдахгүй байгаа гэсэн. Эсвэл багууд плей-оффто бэлдээд илүү нэг тоглоод эхэлсэн чи юм болчих. Харин Нөгөө гимт бэртлүүдгүй болоод бүх багууд нэг ротейшн гайгүй тогтоод ирсэн. Cleveland тэгээ өөрсдөө жоохон тасраад эхэлсэн тайвширч уу. Тайвширл бол байгаа шүү. Энэ дээр чинь тэгээ бүрэн бүрэлдэхүүнээрээ байж исэн мөртлөө ганц Mobley л байгаа. Тэгэнгүүт Mobley-ийн нөлөө болчиход байна. Бас. Мобле том шүү дээ. Амар том болоод шүү дээ. Энэ тоглолтын Сүүлийн дөрөвдөр мобле тоглосон юм. Энд дээр Тоглосон. сүүлд бол Энд дээр тоглосон. тоглоог Энд дээр тоглоог байхгүй. Тэгээ зогссон байхгүй. Цуврал нь. Тэгээ Clippers-ийн эсрэг тоглолтын болохоор Garland унтсан. Гэхдээ эн чинь бас ийм супер дараалсан амжилттай яваа багыг өмөрөх шалтгаан юм уу? Уг нь бол за яг Mobley бол орлуулшгүй байж болохоор тоглож байна. Garland Garland өнчгөд бол хожигдохооргүй шүү дээ. Уг нь. Тэгэхээр одоо би бол эндээс тай дээрээс нэг л ийм л юм бодож байна. Би ерөөсөө дүгнэлт хийгээгүй шүү зүгээр бодож байгаа. Хин нэгэн байхгүй байхад хожигдоод иж магадгүй гэж яриасаа гарч байгаа шүү дээ. Тийм. Энэ баг тийм л юм зүг байна. Нэг ротейшнээс нэг тоглож байхгүй болоход энэ баг бидний мэддэг баг биш болж магадгүй гэсэн үг шүү. Одоо нөгөө ялангуяа удирлын туршил яриад байгаа. Энэ хоёр төвийн тоглогч
Тэгээ ард нь яг үнэндээ Тристен Томпсоноос өөр орлох хөнгөө ийм баг байхгүй Кливленд. Тэнгүүд энэ хоёрын нэг нь л байхгүй бол эвгүүтгэхэр гэдгээ яг энэ тоглолтын дээр харуулчих жоох. Одоо Нью-Йорктой яг бодохоор юм байна. Ер нь босон байдлыг ингээ бодох юм бол. Нью-Йорктой яг адилхан. Бид нар яриад байгаа шүү дээ. Нью-Йорк дээр энэ 5-ын нэг нь гимтгэд л гэсэн одоо тэр нь яг харагдаж байгаа байхгүй Нью-Йорк дээр. Окси бол жишээ нь яг одоо Чет байхгүйд Хартенштайн сайн тоглож одоо ингээ гимтгэхийн орлох өөр юм одоо эрг болтнод байгаад байсан. Энэ баг тийм байдгүй юм байна л. Тэгээ цувралан зогсоод дөрөв дараалаад шин цуврал, хожигдлын цуврал болчихлоо. Тэгээд Гарланд байхгүй бол бас хэцүү дээ яг үнэндээ. Ер нь хэцүү. Тэгээ Мичл байхгүй л хэцүү. Яг ингээ нэг юм орлуулах юмгүй юм байна л. Одоо эдгээр Тайжером сайн, Хантер сайн. Сая гэхдээ аялын тоглолт үстэй. Сүүлийн 3 нь бол айл. Гэтэ хамаагүй шүү дээ. Одоо хожичхоор нөхцлүүд байсан л та. Хожичхоор 9 та тоглолт бол. За нэг нь Клипс, нөгөө төв Феникс юм байна тий. Тийм тэгээ Сакраменто. За өнөөдөр Феникс 4-аад галзуурсан л та. 42 оноо авсан. Сайн болохгүй өрсөлдөж болохгүй үедэл. юу бол Клипс бол одоо амар байгаа зүйлээ. Амар байгаа. За Сакраменто ч эвгүй байгаа. Ойлгож болох тал нь бол өрсөлдөх цайцаа. Сайн өрсөлдөгчдөө. Гийта одоо Сакраменто ч мэдхгүй байдаг. Сакраменто эвгүй байгаа шүү дээ. Тэгээд Сабонос Момоноос гэмтэй тоглохгүй л байгаа шүү дээ. Тэнгүү тиймээрээ нөгөө нэг яваад байдсан шүү дээ. Өрөндөө л арай ширүүн гэдэг нөгөө тоглолтын дунд тэрийг л нотлол энэ л. Орондын тэргүүн баг нөгөө нь яаж ч утсан шалтгаан тоочихгүйгээр хожих хэрэгтэй байхгүй юу? Илүү явж байгаа тоглолтондоо. Өрн чирэлтэй. Тэгэхээр харин энэ Каус нэг ямар нэг юм болохгүй байгаа маа. Ийм учраас л нөгөө финал руу гэдэг Яриач нь яг хооштой явагдаад. ингээл нэг тийм эргэлзээ төрүүлээд байгаа Кливленд. Нэг л тийм Итгэж болохгүй гэж болохооргүй юм шиг санагдав. Бостон Кавс уу гэж асуувал одоо Бостон уу? Бостон л гэж шүү дээ. А тэгвэл Кавс Бакс уу гэж асуувал Кавс шүү дээ. Кавс юм уу? Кавс. Бакс нь бас асуудалтай. Бакс нь асуудалтай. Бакс ч ямар зэгцгүй явж байгаа л да. Тэр нэр Кавс ч ингэ сагтуулах юу агуулга багийн агуулга бол үнэхээр гоё. Гол нь зүгээр Яг хөө гасныг хожигдол байж шүү дээ. Энэ олон зөндөө хожлоо шүү. тийм. За нэг Тайвширсан л ах гэж өршөө өдөө. За тийм. 5-аас илүү гарвал асуудал гэж үзье. Одоо дараагийн хэтэр хожих хэвээр. Дараа лоо дахиад ярих нь шүү дээ. Одоо дахиад 2 хожигдох юм бол за үнэхээр энэ асуудал гэж ярив те. Дөрөв дээр бол бас гайг байгаа л гэж бодож Тэгээ дөрөв өрсөлдөгч нь эвгүй болох. Ширүү. Бог яг хөө дөрвийн тоог чухал юм байна те. Тоон зүгээр урт богдол харах гэдэг л те. Хугацаа. За дараагийн сэдв рүүгээ орцгоё. Тэгээд энэ 7 хоногт мэргэжлийн спортын Америкийн мэргэжлийн спортын түүхэнд хамгийн өндөр үнээр зарагдсан баг. Энэ бүр Америк биш болоо явчихсан шүү. Ер нь мэргэжлийн спорт. Дэлхийн мэргэжлийн спорт гэх юм бэл. Одоо 6.1 тэрбум шүү дээ ёо. Тоостой тийм үү. сүүлд Английн хөл өмгийн Челси зарагдчихсан. Челси одоо доллар руу шилжүүлэхэд нэг 4 тэрбумаар зарагдчихсан билээ. Тэгэнгүүт чи эн чи одоо 6.1 тэрбум шүү дээ. Тэгсэн чинь анх 2000 чи юу нээзэгчлээ. Үйл хөдлөх хөрөнгөний Үйл хөдлөх хөрөнгө. анх Бостоныг өмнөх нөгөө эзэн чинь 2002 3 онд илүү 360 саяар авсан байлаа шүү дээ. Одоо Grusbeck family гэх тийм. Тэгээ аварга хамгаалахыг зорж байгаа багийг ийм үнэтэй хөдөлж авч штэ тий. 20. Гэхдээ аргагүй эн чинь Бостон гэдэг чинь зүгээр өнгөрсөн жил аварга авсан даач биш байхгүй та. Энэ хугацаанд зарцуулсан нөгөө Grusbeck family-гийн урсгал зардал тоглогчдод өгсөн цайлын ясан шүтийн зардлууд бол энэ хавцад өгөх байх. Үгүй дээ чи Гэтэ эргээд олж байгаа ашигтай л байна. ашигтай л байгаа л. Авч л байгаа л. Гэтэ зардлыг зардлаар нь л тооцсон шүү дээ. Гэтэ энэ бол супер ашиг. Тэрэ өндөр үнэлэгдсэн нөгөө юу. Би тэгж За юу гэж дээ аха. хот нь чи тийм том биш үстэй. Үгүй Бостон шүү дээ. Бостон. Ийм. За энэ тань амар амхан тайлбарлая. Celtic гэдэг үг байна. Лого нь Lucky Del Depreciation гэдэг Ирландын нэг тийм Азийн бэлэг. Альтернатив лого нь болохоор Shamrock гэдэг Ирланд Шотландуудын азны бэлэг. Нэр нь Celtic гэж Шотланд Ирландуудын үг дээдсэн. Америкт байгаа бүх Шотланд Ирландууд дэлхийн аль ч хотод байгаа бүгд дэмжинэ. Америк аль ч хот үнцэг байна. Зах зээл жижигхэн биш. Гэхдээ угаасаа лигийн хамгийн өндөр үнэлгээтэй одоо багууд Lakers, Boston, New York Warriors. Тэгээд нөгөө багийн эзэн ч гэсэн авсан эзэн ч гэсэн тэгсэн шүү дээ. Би өөрөө Массачусетс мужийн Нью Ингландд төрж өссөн. Би хүүхэд байхасаа Бостонгийн фэн байсан. Тэгээд би энэ багийн соёл бусдынхаас юугаар ялгаатай мэднэ. Энэ бол зүгээр сагсан бөмбөгийн баг биш. Энэ бол Бостон, Массачусетс гэдэг энэ хавийг тэр чигээр нь төлөөлөх амар том зүйлээ одоо пропаганда юу гэдэг нэг юм Америк твд байгаа Ирландуудын нүүрд цаараар бэлэг тэмдэг болоод шүү дээ. Нөгөө манайх
уснуур дивжинэ бүх одоо бүхэлд дивжинэ бүх гэдэг шиг. Тэгэхээр чин ард нь өөр юм яваад байгаа байхгүй. Тэр утгаараа этергийн өндрөөр үнэлж үү. Үгүй Бостон бол энэ хэмжээнд зарагдахаар уу. Оны өмнө нөлөөтэй бас Forbes-аас гарсан үнэлгээр уус ихний 5 дотор явж байсан. 5.6 тэрбум хавцаагаар. Эхний 3-т шүү дээ байна. Нью-Йорк л дандаа тэргүүлээд идэг болсон шүү. Lakers Boston. Lakers тэгээд Golden State энэ орж ирдээ. Тэгээд нэг 5 дотор явдаг. Бизнесийн хувьд ашигтай бизнес гэхдээ багийн эзэн нь бас дотоод юм руугаа ордоггүй байгаасаа тий одоо хэцүү жишээ үү. 28 он бодлын Kings шүү дээ. Нэг Grusbeck family гэдэг одоогийн эзэн нь бүх нэг сагсан бүгийн үйл ажиллагаа хариуцсан бүх юмаа ингээд бүх юм шийдэж дуустал ажиллаа хийгээл үү. Тэгэхээр гайгүй. Тэгэхээр гайгүй байхгүй. Данс шиг юм болох гэдэг. Данс шиг тийм арай нөгөө менежментийн яг хариуцах тал нь хэдийгээр авж байгаа ч гэсэн яг сагсан бүгийн шийдвэрүүдийн одоогийн эзэн. За тэдбиг солиг нэг өглөө соличих. За болоо шүү дээ. Та одоо 100% кабинет та намайг энэ тэнд ингээд муул явахгүй ингээд тэхгүй л үстэй. Эзэж тэхгүй үстэй. Нутгийнхаа багийг авцсан юм. Нутгийнхаа багийг авцсан шүү дээ. За бас тэхэл юм да тий. Тэгэл. Түүнээс шүү дээ хүний үнд зарцсан бол бас хүний их рүү хандах байх л та. Тий. За сонирхолтой сэдв байлаа өргөлүүлээд орнод бүсийн үснэгтэй харцгаая. Индиана 4 рүү ороод ирсэн. Энэ клиптэй чи 4 дарааж хожигдоод ойртод ирсэн шүү. Гэтэ яг одоо 12 л та. Яг 8 тоглолтоор шийдэгдэн гэсэн. Хүсэлтэй. Гэтэ 5 ажлыг өгнө гэдэг тий. Бостон нэг нөхөй гэж 5 хожигдл байгаа зү. Тий. Тий. Бостон нөгөө 5 дарааж дахиад 5 хожигдох ёстой. Тэр хооронд нь Бостон 5 дарааж хожигдсон. Тэр хэцүүлтэй. Гэхдээ Бостон ч тэгээд нэг тэгж яах. Бостон 5 хожлоо, Cavs 5 хожигдлоо Энэ гэсэн. одоо харин Нью-Йорк хардаа бас эвгүүч доош урах гэдэг шүү дээ. тий. Дээшээчгүй доошоочгүй бид нар баг 7 хоногийн өмнө ярьжсэн чинь одоо доошоо нь магадaltaй ихтэй байна. Нью-Йорк гиндээ үйдсэн нэр яг. Гэтэ азар нөгөө Jalen Brunson одоо энэ 7 хоног нөгөө энэ 7 хоногийн сүүлдэр нөгөө дараа 7 хоног ихээр ороод ирчихсэн. Тэгэл юм гисэн. Гэхдээ 100% ирэхгүй баг. Тийм. Гэж байнга яригдчих юм. Өөр нь ямар. Өөр сүүл харнаа. Хамгийн өвгөө хуваарт юм юу байна. За бусдаар бол тэгээд яг плей-оффын 6 баг бол тасарчаад байгаа. Тийм ээ. Угаасаа нөхөгдөхгүй баг. За плей-оффны дөрвш ойлгомжтой шахвал. Майами ингээд гэрлийн урдаар 10 руу унлаа. Тэгээ плей-оффны дөрвш ойлгомжтой. 7 дөрвш шүү дээ Майами. Одоо зүгээр хин нөгөө дээгүүр нь гарч талбайн давуу тал дээр тоглох юм байл гэдэг. Тийм л. 7-8 эсвэл 9-11 нэг. Энэ Филигийн уналт MVP-тэй багийн MVP авсны дараах үйлрэлт хамгийн муу амжилт баг тийм. Тийм бах уу. Төрөө үйлрлийн MVP-тэй баг одоо ингэ 13-т явчихсан. Даас их бүр гутамжигтай байна. Финал гарчаад басаа. За дорд ер нь дүр зураг ойлгомжтой болсон юм дөө. Ерөнхий 6, дараагийн 4, тэгээ сүүлийн 5. Тийм. За ингээд энд хүрээд базар нэвтрүүлгийн хэсэг хугацаанд завсарлуулын үзэгчтэй эргэж ирэхдээ бид өрнөдийн талаар ярилцах болно. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Илүүд Тэмүл Пепси. Эргэн тавтамаар л үзэгчтэй базар та бүхэнд хүрч байгаа нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хамтдаа түрүүлжлэх нь Unitel Group. За үргэлжлүүлэн бүгдээрээ Rockets-ийн талаар ярилцах болно. Тэд энэ 7 хоногт талбай дээрээ Philly хүлээж авч тоглолоо. Тэгээд Philly-снээс Grimes бүр онцгойрч ийнэ бол энэ 7 хоногт. Тэгээл нөгөө даас чи шүүмжлүүлээд байгаа байхгүй юу? Ийм үнэ явуулчлаа. Grimes энэ 20 оноос буугаагүй тий. Буугаагүй. Энэ зэрэг тасалтаа алж байгаа гэдэг. Бас хөвчлөлтэй. Энэ тоглолт гэхдээ яг үнэндээ зөв Хьюстны үед бол готомшигтай тоглолт болсон. Эргэж ирдэг оо. Тэгээд Overtime гардаг. Ер нь л хожигдсан байсан тоглолт шүү дээ. Фили толдоод хожиж байсан. Тийм, Фили тулдаад хоцсон нэрээ. 25 оноос алдсан шүү дээ. Энэ дээр бүр Альберийн шингүүнийг бүр ямар ч ашиггүй хүн болгож хувирсан шүү дээ. Фили гурд жижиг тавтна. Тэгээ бүр аргаа бараад суулгаад шингүүн гарч ирэхээр л оноо холтчоод байсан юм. Тэгээ энэ чинь 25 онооны зүрхэнд хүрсэн тоглолт шүү дээ. Гэтэ аргагүй Фили алдахгүй шийдсэн л дээ ерөөсөө. Хэнийг нь сул орхиж болохгүй болчиход байсан. Нөгөө айхтар хамгаалалттай Хьюстон чи энэ дээр ёстой тэр хамгаалалт болцлаагүй. Хамгаалтыг хээ өсгөж болсон. Тий. 144 оноо. 144 оноо алдсан Филид. Яагаад тэгж байгаа хаа? Яагаад хээ өсгөж болсон? Юм тийм тогтмол удаан байх хэцүү л дээ. За тэгээд альва юу? Брукс ер нь энэ фэнүүдээ оролцуулж тоглогчдоо сэргээх гэж гой зүтгэсэн. Тэгээд 4-р үеийн 3-р үеийн сүүлд 4-р үеийн ихэнд Jabari Smith үнэхээр мундаг тоглосон. Тэр нь юу гэсэн үг юм? Дутуу унахгүй дээ өөрсдөлчөө.
Одоо тий ер нь нэлээд бас. Тэгээ зүгээр тэр бол асуудал биш юм уу те? асуудал биш. Ялангуяа улирал. За. Улирал гэж нэр сайн багуучин заримдаа юм уу тожигчод байдаг шүү дээ. Тийм. Дутуу үнэлнэ гэж нэр сэтгэл зүйн хамгийн том юм шүү дээ. Таны нөгөө энэ хэлэх гэж байгаа санаа гаргахын тулд л ингээ асуугаад байгаа би ер нь л За энэ дээр нэг ийм үйл явдал болсон. Эхлээд энэ мамлитын шийдэлтэн дээр алдаа үлээгээгүй ер нь бол үлээхээр байсан. Тэгээд тэр нь эргээ хурдан давталхаа болоод явцсан чинь мамлит уурандаа очоод унгаацсан. Гэтэ уг нь бас бөмбөрүүл явж исэн юм бэлээ. Тэгээд ингээ хөөгцсөн. За тэгээд Quentin Grimes чинь за ингээ дуусгачихудаа. Үнэхээр супер тоглоод дуусгачихудаа гэжсэн чинь Jabari Smith Нэг алдаа нэмдэг үстэй. тэгээ энэ дээр гоёо. Билийн өөрхий төвгүү яг эцсийн мөчөд Шингүүн Стивен Адамс хоёрыг гаргаж ирээд Шингүү энэ дээр самбраас аваад нэмээд за тэгээд манай мөн Lakers-с гологдсон Jalen Hood Jiffin-о шидэд алдаад нэмчихсэн гэсэн. энэ минь бүр минуттай болцсон юм уу? Болцсон. Яа за. Гараанд гарч байгаа шүү дээ баг. Филэд ч одоо юу тохиолдод байгаа юм бэ? Тэгээ сүүлдээ дөрөвдүгээр нэмэлт цагт бол Шингүүнийг ашиглаад тэгээд Шингүүн үнэхээр илүүрхэд Jabari Smith, Jalen Green сайн тоглолтоо өргөжлүүлээд. Тэгээ ч одоо нөгөө Үнэхээр зовж хэвчээ. Зэгвэрээс байсан тий. болоод тэр мөн хүснэгтийн доош ирэс харддаг болохоор филинг ерөөсөө ойлгохгүй байна шүү дээ. Grimes тэгээ саяны тоглолтын дээр бүр 46 он 13 сам. Карьер хаяа нэг үлрэлд 2 шинжилээ. Өмнөх нэг Бүр ойрхон 10 хоногийн өмнө 44 он авцсан байсан. Тэгээ энэ дээр 46 болгосон. Тэгээ Jalen Green тоглолтын дээр 30 он авсан байхгүй юу? Тэгээ Jalen Green-ийг 30 оноо авахаар 10 тэгсэн амжилттай байна. Бусдаа тоглолтууд зарцааш тэл гэсэн үг л дээ. Өөр улаар саргаа. Муу стат гэж юу? Хожоод байгаа үстэй. Хожоод юм. Тийм. Би бүр ойлгосон. За уучлаарай. За Rockets тэгээд ингээд 9 дараач хожлоо. Энэ Хьюстон ч цуврал үүсгэсэн яваад шүү дээ. Тий. Одоо чи Хьюстон чинь дараагийн Кливленд болчиход яваад байна шүү дээ. Одоо нэгдэх өдөр Rockets Denver-тэй тоглоно. Тэр тоглолтын дээр. Тэрэн дээр Jokic бол тоглох хаа. Jokic одоо сүүлийн 2 тоглолт өнжчихв. Энэ лоо нэг тоглосон шүү дээ. Тийм. 3. Йокич хамраас нь дээ. Одоо Jokic нэг тоглох болсон баха. Одоо Вилад Йокичээр ноол шүү дээ. Баг болгоно ол ш чаас. Скул нөө багтаага өдөрлөг батсгаж удирдах ярилцсан байж магадгүй. Чи үнэхээр MVP-ийн төлөө дайрмаар байна. Өдөрлөлийн сүүлийн тоглолт яах юм гээд. Энэ манай авраг амар өгсөн юм шүү. Тийм байж магадгүй. Тэ. Шиг одоо MVP-тэй MVP-гүй плей-офф аваад тэгээд. Тий. Тэгээд энэ 9 хожилтунд Pelicans 2 байгаа, Orlando 2 байгаа, Suns байгаа, Dallas байгаа. Өсөлтөгчнөр нэг тийм сайн бичлэн байл л дээ Хьюстон. Тийм ер нь хожлын багтай багуудтай таарсан. Тэгэл NBA-ийн багууд бол NBA-ийн багууд ч тийм 9 дараач болж хэцүү хэцүү. Тийм гэдгийг филийн энэ дээр нь харуулсан л та. Эвгүй төлөхт өгсөн. За тэгээд Rockets яварчсан ер нь бол учраа болоод энэ ирчээрээ хуваарч ер нь гайгүй байгаа юм байл л дээ. Энэ хоёроо баг гарчгаар шинжэндээ орчих шиг боллоо. Плей-офф яах юм? Тэгвэл наач Клиперсийн хоол болох гэдэг нэ. Яах гэдэг нэр Рокетс. Харин Clippers доотлоо гэд энэ хоёр их юм бол нэр Clippers-тэй гэд дуусах шүү. Golden State 7-оор ороод ирж мэднэ. Тэгээ Warriors тэгтээ 7-оор унахгүйг л хичээх болоо да. Ер нь 6 талууд тэр Golden юм уу Clippers хоёр. Одоо харин нөгөө 3-аар 6-аар гингүүтэл Lakers Warriors хоёр чинь ихнэ штэн таарах юм тий. Гоё шүү дээ. Тэр хоёр таарал одоо хамгийн их хүсэмж цуул. Тэгээ гол нь Houston тэднээс цухтаагаад 3-4 рүү уныг Гэж Юусэн хүссэн ч чинь хүүхдээгүй. тасгалжуулах хүсэхгүй. Гэхдээ Энэ одоoko ч гэсэн карьертаа нэг шилдэг коуч авмаар яж магадгүй шүү дээ. Яг үүндээ Rockets 2-оор гарахаас өөр зам байхгүй. Угаасаа 3-4 хин ч байсан бүх өрсөлдөгчний юу байхгүй. Бүгд Өөрсдөө андердог нь болчиход байгаа байхгүй. 2-оор гарч байгаа баг өртлөө нөгөө багтайгаа цуврал таарангууд өөрсдөө андердог нь болж өөрчлөж. Тэгэхээр чи юу вэ? Миннесота. Миннесота. Лоо. Тийм. Тэгэхээр чин доошо уны гисэн ч тэр дээдгөө бүх баг ивгүй юм чинь ийм одоoko бол хожоод ядаж коуч оф дээр төсөлдөл гэж боддог. Одоо хэцүү шүү дээ. Ямар 4-оор гараад Мемфистэй үзье гэлтэй юм биш. Миннесотагаар 7-оор ордвол Хьюстон бас ивгүй. Тий. Гэхдээ угаасаа арданд одоо эхний 4-өөс хойно яваа Memphis Lake Ингээд плей-оффын 8 баг тодорхой боллоо гэж боддог заа. Хьюстон хамгийн муу. Тийм баггүй харин. 8 багаас юу? Тийм. Яг өрөндөө хоёрт явж байгаа багийг ингэж ярьж болохгүй л байх л та. Гэхдээ үнэхээр ялцчихвоо. үзэдтэй байх баг. Мемс Туршлагагүй байгаа. Тэгээд Хьюстон тийм ээ. Тэгээд та бодлоо Clippers, Lakers, Golden State, Minnesota. Тэгээд Denver ингээд хэцүү үстэй. Тийм. Харин тийм. Тэгэхээр угаасаа яаж Амар тэгээд дандаа өвчин нэртэй баг. Хьюстон андердог болчиход байгаа байхгүй. Тэдний 2-оор гарсан байна. Хьюстон Вебс хоёр л юм байна. Тийм.
Rockets тэгээд ерөөсө суперстар байхгүй. Харин тийм хамгийн гол нь тэр ихгүй. Плей-оффт чинь тэр суперстар гэдэг тоглогч чинь асар чухал нөлөөтэй байхгүй. Тэгээ энэ зүүн аваад ирэх баха. Тэгээ дараа жил бид бүр гоё Rockets-ыг Тийм авах баг. баха. Rockets энэ залуучууд дээр бол харин хүмүүс ирэх дуртай ирнэ шүү. За үргэлжлүүлээд бүгдээрээ Milwaukee Bucks болон Warriors-ийн тоглолтын таймыг үзцгээе. Тэгээд Steph-ийн тоглолтыг үндсэн шалтгаан нь өмнөх тоглолтын дээр нөгөө Нуруу амар унтсан байсан тийм. айгүй югуу унаад тэгээ гарч яваад тэгээ Embiid харуулах юм бэлээ. Гайгүй л гişиг болсон. Гайгүй гэсэн. За тэгээд тоглолтын үед аргагүй Butler эффект л болсон доо. Тэгээ Jimmy юуны Warriors-ийн өмсгөлтөд 2 дахь дрибл авсан уу? Тийм баг. Тийм. Тэгээ Bucks-ийн тоглолтын дээр 5 дээр тоглосон. 5 номер дээр тоглосон. Тэгээд энэ хэр оновчтой шийдвэр байсан юм бэ те. Янас уу? Тийм. Гэхдээ тэг хэцүүлт энэ нөгөө нам жижиг тоглолтог багийн эсрэг Brook Lopez-ыг гаргах боломжгүй л тийм. Харин ч Brook Lopez олон минут тоглосон байл. Нөгөө талаас нь Warriors ч тэгтээ бас сонио. Нэг тэгж амар нөгөө намхан тоглох нь баг болцсон байлээ. Энэ Quentin Post гэдэг төвийн тоглогчийг маш их ашиглаж байна. Энэ тэгээд нөгөө ялч 3-аа шиддэг болохоор арай давуу талтай болчиход байна л да. Гинтл энэ үлэл гараад Гүйсэн амтын хоёрыг юус нэлээд ашиглаад байгаа Тий. Ер нь гэхдээ энэ Jimmy ирснээс ч тэр юм уу мэдхгүй Warriors 3-аа шидэх нь амар цөөрцөн бэл. Draymond Green тэгээд Giannis-ыг үнэхээр сайн хамгаалах юм аа. Одоо энэ тоглолтын дээр яг 7 минут хамгаалсан. Тэгээд Green-ийг хамгаалж яхад Giannis ерөөсөө товтлогоо амжилттай болгож чадахгүй байхгүй. 6-аас тэг гэж товтлж байгаа. Яа, Green бол ерөөсөө биерэж тэр амаарч тэр юмараа Ингээд нэг чигтсэн чи хажууч нэг мангарч алчаа нөхөр очоод юм яриад ивч ажиллаж чадахгүй тий. Тэгээ яаж чад уурандаа өөдөөс нь товтлыг гэхэр үнэхээр сайн хамгаалаад байдаг. Нөө trash talk-т нь ороод тэгэнгүүт чинь. Тэгээд Green чи Өөрөө төвлөрч чадахгүй байхгүй юу өөдөөс нь. Тэгээ энэ тоглолт дээр чи Green чи зөвхөн хамгаалтаас гадна товтлогоонд сайн байсан. Тэгээ бүх оддын тоглолтын завсарлагаанаас хойш хамгийн өндөр рейтингтэй хамгаалтын рейтингийг үзүүлж байгаа Jimmy Butler хоёрын хослол. Draymond Green хоёрын хослол. Тэгэхээр нэг юм хэлээд байна. Дохио өгөөл юм байна. Үнэтэй юм чанартай гэдэг үг л амар санаанд ороод байгаа шүү дээ. Хүсээдээс хүндлэлийн өгсөн чинь Jimmy Butler ямар байж чадхаал харуулж ин даваа шүү дээ. Тэгээд угаасаа аль өмнө Miami-д ч тэр одоо Warriors ч тэр аль нь мундаг дасгалжуулагчийн доор тоглож байна. Тоглосон. Тэгээд өнгөт нөгөө багийн уур амьсгал, багийнхных нь хүлээж авч байгаа байдал. Тэгээд өөрийнх нь нэг тэр нэг Miami-д үндсэндээ жоохон гологдож явсан мотивац нь ингээ Warriors дээр сайн тоглох хурцлах. Сайн үндэл цуг тоглоё гэдсэн шүү дээ Jimmy чи. Тий, тэгээд тэр сайн өөртөө адилхан сайн үндэл цуг тогломоор байна гэсэн чинь тэр нь Steph л байгаа байхгүй. Өөртөө адилхан гэдэг чинь ядаж финал гараад үтцсэн юм ярьж байгаа шүү дээ. Тэгээд тэр чинь Чи авраг авсан хүмүүстэй тоглож шүү дээ. Одоо тэгэхээр чинь ойлголцол бүр амар байгаа. Steph ч ямар тоглогч үлээ те. Тэр нөгөө нэг Draymond Green шиг тийм жалчаа тоглож таныг ингээд өдөөдөл таач чинь яад юм. Юу болохгүй шүү дээ. Өөр янз бүр Юм ярихгүй юу? хүн бүр янз бүр ихгүй. Тэр чинь dark way гэж шүү дээ ер нь бол. Талбай дээр Талбай дүлээс дээр те. За Jimmy Butler тэгээд карьертаа 4 баг сольсон. Тэгээд хамгийн сайн эхлэлээ тавьж байгаа баг нь Warriors байна. Тийм баха. Одоо анхны Bulls ч угаасаа нөгөө залуу үед нь яг тэр үеийн Bulls сайн байсан л да. Гэтэ одоогийн шиг юм яг эхлэл нь бол арай ч юм 16-3 байгаа. Байгаагүй юм билий. Minnesota ч гэсэн. Тэгээд нэг зүйл Butler ирэхээс өмнө торгуулийн шидэлт 72% шидчихсэн Warriors-ийн хувьд лигт 30 дугаар байранд бичигдсэн үзүүлэлт юм байна. За тэр эрснээс нь хойш 83% шидэж байгаа. Тэр нь лигт 2 дугаар байранд бичигдэж байгаа үзүүлэлт. Энэ юу үстэй нөө? Торгуулийн шидэлтийн хөв шүү. Тий, багийн те. Тий, багийн 11%-аар бичсэн байна. Биш. Ихсэн гэсэн үг шүү. Биш. Чанар оновч нь ихсэн байна гэсэн үг. Гэтэ бас тоонч ихсэн бах ер нь. Угаасаа Butler-ыг алдаа авч байгаа Butler тургуулаа найдвартай шидэж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээ их торгуул шиддэг болцсон байл гэж би ойлгосон шүү дээ. Тэр Их торгуул шидээд тэгтнийх нь оновч нь ч ус айдэрсэн байна гэсэн үг. Одоо Butler чинь алдааг авч байгаа гэсэн үг шүү дээ. Golden State-д байгаагүй нөгөө будалтай талбаруудаар алдаа авах тэрийг хийж гин. Тэрийг өөрөө найдвартай тургуулуудаа хийж гин л гэсэн үг. Тэгээ Butler ч гэлтгүй энэ ч одоо бусд нь бас байгаа даа. Харин Чи багийн үзүүлэлт болчих учраас. Butler эффектэлтэй ерөөс цэврээ. Golden State-ус шууд сэрэгчлээ шүү дээ. Тэглээ. За үргэлжлүүлэн бүгдээрээ Clippers-ийн талаар маш нухацтайгаар ярилцах бол энэ баг үнэхээр амар байна гэдгийг өнөөдөр Memphis-тэй хийсэн тоглолтоос нь харлаа. Тэгээд энэ үйлрэл ерөөсө бүрэлдэхүүнээрээ тоглоогүй байжгаад ямар ч одоо
гимтэлтэй тоглогч байхгүй. Хотын тасалбараас Месси хоошоо хоёр удаа л ингэж бүрэн бүтээр ростер тоглож байгаа. Гараан чанартай, сэлгийн чанартай. Тэгээд дасгалжуулагчдын баг нас амар юм бэл. Тийм. Туслах дасгалжуулагч нь үүдэлж байгаа шүү дээ. Брайан Шоу байгаа. Ванганди байгаа. Өөр би энийг харж илээ. Ямар ч зинг ахлах дасгалжуулагчийн төвшөнд ажиллаж исэн баахан хүмүүс. Тэгээд Тайран Лучин бас сайн нэг хэд ганц хоёр тоглолт нурууны өнөдөрсөн байгаа үндсэн шүү дээ тий. 6 дахь тоглолт гэсэн баг. Тийм баг. 4 тоглолт өнжсөн байгаа. 4 үү? 6 биш үү? За ямар ч нэг тодорхой хэмжээнд тоглолт өнжсөн. За Clippers ингээ Cleveland-ийг хоцсон тоглолт харж. Энд чинь Cleveland-ийн нөгөө хожигдлын цувралынх нь 3 дахь нь баг. 2 дахь нь. Тэгээ 2 дахь энэ юуны араас Орландогийн араас тоглосон юм. Тийм. Тэгээ Clippers яалчгүй аюулаа. Үнэхээр. Тэгээ яаж яах сая чимээгүй одоо бид нар нөгөө Дончич, Жими гэж шуурж явах хооронд чинь эднийх чинь Бен Симмонс, Богдановичтэй болцсон баг шүү дээ. Тэгээ энэ тоглолтын дээр Зубцын 28 насны төрсөн өдөр нь байсан 22 хийсэн. Тэгэд өнөөдрийн тоглолтын дундуур тэр нэг стат гарч ирсэн 100 бац лигийн шилдэг бигмэнэд эсрэг гээд Вемби, Янис хин байла, Йокич мокч гэдэг надад лаг хүмүүс байгаа байхгүй юу? Бүгднийх нь эсрэг 20 байлаа шүү дээ. Харин тийм. 100 бацын үйлдэл үнэхээр амар байгаа юм л. Los Angeles Lakers баг Майк Мускалагаар сольж байлаа энэ залууг. Тухайд. Тэгээ эхэндээ нааш нэгтээс жоохон зөрөггүй байсан юм аа. Тий. Нөгөө Лүү Уильямс чинь байнга загнаждаг байсан. Чи одоо 7 дахь өндөр шамаас том хүн байхгүй үгсэндээ хагаад тийм дээшээ шууд тохоо чидээч гэл. Тэгээ Лүү Уильямс орог нэг хүн болгосон доо. Би Бромыг одоо ирэхээс өмнө явчихлаа. Ирсэн дараа л. Ирэхээс баг өмнө явсан баг. Баг ирээд зэрэгцээт ч явлаа. Тийм. Ер нь ойрхон шүү. 19 онд л гэсэн үг үстэй. Тий. Тэгээд ийм биеийн хэмжүүд нь ч өөртөө амар ихтэй л. хамгийн гол нь тэгээ энэ баг битгийл 8-аар гараасай. Би бүр яг тэгж л амьд. Маш өдөр шүү дээ 8-аар. Тийм, одоо жишээлбэл за SJ би чамд үнэхээр хайртай. Гэхдээ Кавайтай тоглоно гэж боддоо тийм. А тэгэн гурч чэдийн тэр урт гарвал 100 буцтай гэхээр бас хэцүү. За тэгээ дийлэхгүй болчиход байдаг. Дорттой гэж үзэх юм бүтгэхгүй. Өндөй бишээ овчтой. Ихтэй дөрөөр гарсан андердог болох юм биш үү? Бараг тэгж саараа шүү. Тийм, ер нь бол үнэхээр аюултай. Тийм. Кавай бол ямар супер од байсан сайхан бүксэн дээр нь бүлэнжин тавиад өгнө Би шүү. одоо гэхдээ Clippers энэ Minnesota бас хожид байна л та бас. Тэгэхээр Clippers яг 7 дээр байгаа шүү. 8-7-гийн аль нь ч хийж магадгүй болчихно. Clippers Minnesota Warriors гуравч яг адилхан дуу яваад байгаа байхгүй. Тэгээд бас бүгд хожоод байгаа байхгүй. Тэгэхээр бас Тэгэхээр нэг нь эвгүүтгэхэд л нэг 3 тоглолт эвгүүтгэхэд л 8 руу тэр нь унаал. тийм. Тэгэл OKC-тэй таархулчиход байгаа байхгүй. Тэгэхгүй тулд ер нь багууд 7-оор юм уу 6-аар гарахыг л хичээнэ. Тэгээ энэ гурван багчин гуруулаа хожсон баг. Clippers-ийг хожсон. Яг OKC-тэй бас Warriors-аар OKC-тэй таарсан Houston-тэй таарсан дээр шүү дээ. Тийм шүү. А ер нь бол тийм. Ер нь бол тийм. Хьюстон яг дөрөв хэдүүлэг ярьдаг шиг хамгийн боломж төвчөр болчиход байгаа. Зөөлөн борцоо. Тэр дундаасаа шүү дээ. Тэгэхээс бол сайн баг. Зүгээр энэ дундаа гэдэг утгаараа л тий. Энэ 8 дундаа. 8 дундаа. Хамгийн муу хоёрынх нь нэг нь Houston. Memphis. За тэгээ гол нь Harden үнэхээр эргээд иржээ. За үнэхээр MVP Harden гэж хэлж болохоор хүн эргээд ирчихжээ. Тэлэг хардаг байна. Тий. Би өөрөө систем гэдэг чинь байгаа Бүх юм шүү. Пол Жоржд байсан юм ааш. Тийм шүү дээ. Пол Жорж яваад Норм Паул Пол Жоржоос илүү тоглоод байна шүү дээ баг. Тэгээд сүүлийн 7 тоглолтын дээд 211 он авснараа лигт 3-т 65 дамжуулалт 29 холын зай шидэлд оруулснараа 3-т торгуул оруулсан тоогоороо 1-т бокс плюс майнус буюу одоо үр ашигтай байдлаараа 100 нэмэгт 102 үзүүлэлттэй тэргүүлсэн тоглосон минутаараа 264 гээд лигт 4-р байна бичигдсэн байна. Одоо яг хандлагатай үзэх үедээ. Сахалтай нэгний хувьд тэгээд энэ үйлрэл нөгөө сүүлийн макс гэрээ байгуулах боломжтой ажил нь учраас өөрөө ч зөвхөн сагснаас өөрөмд нэг анхаарлаад сатар болохгүй их гоё төвлөрч тоглож байна. Тэгээд тэгж тоглож чадвал би хуучин шиг тоглож чадна гэдгээс хангалттай харууллаа. Тэгээд багийнхан ч гэсэн ер нь бол хүлэн зөвшөөрчлөө одоо. Тэгээд энэс гадна Кавай нэг стат шууд амжилтанд орсон явуулсан зэрэг сүүлийн 5 тоглолтод 60% та тоглолтод 3-аас 59% та шидэд 27.5 оноо томчилж байгаа. Тэгээд 3.2 удаа бөмбөг тасалж байгаа 6.8 самбар. Бас Кавай гэж ирж Амар байгаа. Одоо яана Clippers тий. Тэгэхээр чи одоо дээр явж байгаа багууд бол нэр Халгаатай. айж байгаа, амар айж байгаа. Тэгээ хуваарийн хувьд харцангуй хөнгөн байгаа. Тийм. Кавай ч өнөөдөр гэхэд л дабл хийчихэж байгаа байхгүй. Тийш.
20 23 зузаан байлээ. Клипс ойлоо тайлбарсан шүү дээ. Сэлгээ ороод өгөн дахиад 5 сая хүн байна. Богданович ихгүй. Сэлгэнч зузаан. 100 буцаас Богдановичийг магтцсан байсан л да. Угаасаа нөгөө Шгшоогийнх нь ах юм чи. Тэнгүүт биш Шгшоогийнх нь биш шүү дээ. Биш 100 буц. Адилхан нөгөө Европт нэг нь серб нэг нь хорват шүү дээ. Тэнгүүт 100 буц магтцсан байсан байхгүй. Ер нь бол Богдановичийг хүмүүс зүгээр л нэг шидэгчл гэж ойлгодог. Гэсэн чинь энэ үний чинь саксонгийн IQ бүх юм үнэхээр гайхалтай шүү дээ. Серб дээр холбоод байгаа. Ер нь зүгээр нөгөө юу шүү дээ. Богданович Лукагаас өмнөх Лука л баггүй. Тийм, Евролигийн өглөөрөө жоох юм яасан. Тийм, Евролигийн хамгийн супер тоглогч байлаа шүү дээ. Үнэлэгдчихлээ. Биеийн өглөөр Лука арай илүү. Тийм учраас МБ дээрээ тоглоход амар байгаад байна. Богданович арай туйхан учраас хамгаалтан дээр жоохон судалт болдог. Тэгэл бус тоглохын юмар адилхан бохгүй. Тэгээ одоо жишээ нь тэгэл 100 нөгөө Олимп дэлхийн авраг мав дээр ихэд Богданович үнэхээр л чиржил байгаа байхгүй. Яг тоглолтууд дээр хамгийн ч Богданович өөрөө л авч байдаг шүү дээ. Сербиг нь гол одоо найруулга тоглохоо тийм. Тэгэхээр чин тэр дэгээс илгээнд нэ гэл даа. Цузаан мөлий. Батуу матууч бас мөчиг өгөхгүй шүү дээ гарч ирээд. Газ ураас ич нэт тасалч бөмбөг дээр. Тэгэл Амир кофе. Кофе чи баг 3 дахь сэлгээр орж ижилээ шүү дээ. Кристиан байгаа. Тэгээд ер нь л Бенсимс гарч ирээд бас өөр зогсож чинь нэг 10 минут. Бенсимсийг хамгийн гол зүлэх хүн чинь туслах цэцгажуулагч байхгүй. Хамгаалтын цэцгажуулагч. Бенсимс фастер шүү дээ гарч ирээд хэд фаст өгч илээ. Хамгаалч нь. Симс оноо авах ямар шаардлага байх угаасаа. Одоо энэ Богданович интертэй юм чинь. Аюултай. Хаард өөрөө өнөөдрөх шиг ингээл 30 оногоо хангалттай авчих шүү дээ. Хамгийн энэ багийн хамгийн гол аюултай байгаа шалтгаан бол Кава эргээ ирчлээ, Хард эргээ ирчлээ. Энэ хоёр хоёулаас хасаа тоглоёг шийдчихсэн. Тэгээ Норм Паул амар өссөн дэвшилттэй байна. Сүүл дээр манай нөгөө галзуу солиотой ах маань Стивен А. Смит маань бас нэг юм ярьсан мэлээ. Одоо би календар хараад Кавай хизээ гимтэх бол гээл хүлээгээ байж гин гэсэн юм ярьсан байлээ. Одоо тэр л асуудал шүү дээ. Бод. Тэгээ багийн дотоод уур амьсгал бас айгүй сайн байгаа юм байна. Өнөөдөр Хартны пүүлзийг гэхэд 4 тоглогч өмссөн тоглож исэн. Тэгээ Богданович дөнгөж ирсэн ирнэ Хартантай ямар сайн харилцаатай юм. Оо найзууд болсон пүүз мүүз өгт бэлгэнд өгч өгсөн нөгөөт нь өмссөн тоглож. Зураг гараад зүрс. Тэр нэг мөр зүрэн дээр гараад тавьсан амар зөгсчихлээ шүү дээ. Ер нь бол гэхдээ баг хожиж явахт бүх юм гоё л байдаг л да. Уур амьсгалч тэр. Хожигдоод ихлүүл асуудал урган гарч. Гэтэ Стефен А. Смит тэрийг зүгээрээ санаандгүй хэлээг баха. Тэр амар том сэтгүүлч юм. Магадгүй нэг юм өвчнийхэн түүх мөхийг олоод харцсан ч гэж магадгүй. Гэ Кава ер нь гэхдээ тэгээд нэг энэ ийм ачаалт ингэ сэтэрч магадгүй гэд нэг юмчээс үг сонсцсон ч юм уу. цаа чин тэгээд ер нь нэг ярианы сэдв байнга л яг гоё явж байгаа л гэлжтэй шүү дээ Кава тэгээд. Өвдөг нь бол дандаа л яригддаг. Зүг зүгээр байж гисэн аа. Зүг зүгээр. Алга болчихсон. Оргоо хосноос тийм юм ярихгүй л дээ. Сенсац гаргая гэж хүссэн ч гэсэн. Чи яг нэг юмны өнөр авчлаа тий. Яг нэг юмны өнөр авчлаа би бол. Юу болохыг л харъя л да тий. За Clippers-ыг ингээд чимээгүй аюул гэж нэрлээд энэ хэсгээ өндөрлүүлээ, үргэлжлүүлээд хамгийн хүнд хуваарьтайгаа багуудыг харцгаая. Ямар хэцүү юм бэ? Санс юм уу? Санс хамгийн хүнд хуваарьтай. Ямар хэцүү. Санс угаасаа болчихсон. Санс мулт юм биш үү тэгээд. За өнөөдөр тоглоод энэ нь 11 болсон. Өнөөдөр нэг хожих шиг боллоо. Тий. Юу гэж тандр гэсэн. Юу Cleveland гэж. Тэгээд хамгийн чанга өрсөлдөгчд нь ард нь байгаа. OKC за Cleveland нь дахиад нэг байгаа бах. За тэгээд Бостон, Хьюстон, Нью-Йорк, Голден Стейт. За дараа нь за Юта чанга угаасаа энэ өнгөрсөн хорвоо. Lakers ингээд чангаасаа 3-т орж байгаа байхгүй. OKC-тэй, Хьюстонтэй 2 удаа. Тэгээ Memphis, Golden State, Indianaтай. За тэгэнгүүт Detroit уг нь бас хожил хэрэгтэй байгаа баг. Бас чанга хөрш. LeBron зөвхөнгөр энэ хуваарийг харчаад жоохон тэрний өмнө амраад авчиж байгаа юм шүү. Тийм баггүй шүү дээ. Тийм байна тий. Сан Антонио тий гэсэн багууд дээр. Бостончор тоглож байсан за болио тийм юм жоохон сонир болчихсон. LeBron ч хуваараа скриншот хийсэн стори хийн гуртлаа тэгэл ер нь араас нь 7 хоногийн дотор гэмтэл алга болсон шүү. Ухааны үнэлэг. Ухааны үншил. Тооны үншил. Тооны үнэ тий. Бүх кодексэд гаргацсан. За өдөртийн сүүлийн үг хоёрж байгаа. Энэ дээр нэг жоохон хичээхгүй болохгүй юм жоохон. Жилийг тоглож байгаа үнийг бодлоо. Ер нь яг үнэндээ тэгсэн байна тий. Мөөе аврах шиг амар шүү дээ. ухаалал шийдвэрлэл байна. Мөөе аврах шиг шүү дээ. Яг би хоёр араасаа ойлголоо шүү. Юм шүү дээ тий. Миний 45 6 дээр унтсан байж тээ. Тийм болчихсон. Тэг хараад байж байгаа шүү. Яг тэгсэн байна. Би энэ хоёр араа л ойлголоо. За тэгээд хожил хэрэгтэй багуудаас ер нь бол энэ ч одоо 30 баг дундаа Clippers
бас энэ Клиперс 8-аар юм байна. 7-д явж ийн гэдэг чинь бас хуваар чанга байна гэсэн үг байхгүй. 8-аар гарах юм байна да. Клиперс стандартаар харах юм байна да. Ер нь Тийм байгаа. зүр зүрх ер нь тийм болоо явчлаа шүү. Бит юм уу амлаа дээ. Ер нь тоглолтын өөрөдийг харсан ч тэр Энэ гэдэг нэр бүх баг таандартай тоглохоор байгаа даа үстэй. Гэтэ голлын сүүл рүү зарим багууд нэг жоохон амрааж муургаад эхэлдэг шүү дээ. Тэгэхээр яг таандар бас амраачих юм билээ. Леброн тэгээд амрахгүй байжгаад 2-оор гарах плантай байж бүр. Тий. Амарч байгаа сүүлд нь би дайраад дуусгаад 2-ороо гарчи. Лекс нэг юм байгаа зөө. Талбай дээр аягүй сайн тоглож байгаа. Тий. Талбай дээр сая л тэр нөгөө хожлын цувралан зогссон. Бакс дээр зогссон шүү дээ. Ер нь бол талбайгаа авах хамгийн чухал. За Окси нэгээр Lakers 2-оор 3-аар тэгээд юу ч байсан хамаагүй. Дэнэр баг. Тэгэл Дэнэр мэнүр ингээд за одоо өснөгтөн дээр харчих. Лекси зорилго бол 2 байгаа. 2-оор. Тийм байна. Угаасаа тийм юм байна. Леброн бол тэгэл зургалсан байгаа юм байна. Тий. Тэгээ 2-оор гараад талбайгаа авч тоглоно гэдэг. Тэгээд яг таандартай уулзъя гэл. Хьюстон бол Warriors 2 таарад эртгэн тэгээд Гоё шүү дээ. Лекс сошилгүй байт юм гол нэг асуудалгүй. Тэгээд тийм үү. явж Окси Clippers-тэйгээд үзэх юм байна дөө. Тэр амар болох гэдэг. Апсет болох тийм гэдэг. бооз Миннесота бас доошлно гэхэд хэцүү байгаа Тийм юм. хэцүү. Хуваар нь гайгүй. Хуваар нь гайгүй. Яг апсет болох гэдэг юм. Яана таандар. Том апсет болж нэг. Бодлоо минь яана. За энэ 1-8 олон гээд. энэ урт хугацааны эцэст нь Phoenix Suns баг 10 дугаар байрлал явуулсан энэ 7 хоногт орж ирсэн. Гэтэ сая хоёр дээр чанга байсан шүү дээ. Тий, хамгийн чанга. Мултиуч магадгүй шүү. Сайн яг байдаг Кингстэй өөр хож. Хэдий өстой чардаага чирхэл авах л та чамс. Гэхдээ яг үүндээ плей-индээ л багтчихад байгаа Suns ганц тоглолтод бол Kings-ийг бол нөхөн. Тэглэж дараагийн хоёроо дийлэхгүй шүү дээ. Гэхдээ Тэгээд тэгээд одоо юу хоёрыг. бас тийм тий. За би нэг энэ удирлын турш асуумаар байсан асуултаа яг энэ үснэгтэйг харж байгаад асуугаа тий. Одоо Окси, Memphis, Minnesota би яг ямар багуудыг нэрлээд байгааг ойлгож байна. Rockets. Залуу Даандаа. Суперстарууд одоо байхгүй гэдэг ч юм уу нэг юм өвжинэргүй баг гэх юм уу. Энэ багуудыг үнэхээр та нар плей-оффод одоо Lakers-ыг, Warriors-ыг, Suns-ыг ч юм уу дийлэхгүй л гэж бодоод байна. Санс гэж байхгүй шүү дээ. Яг Suns-ыг бүх Suns KD байгаа Үлгэж болоод байгаа. KD байгаа болохоор дээгүүр тавьчлаа. Одоо Philip 8 баг 3 юу гоо гэнэ. Lakers, Clippers, Golden State. Golden State. А энэ нь болохоор одоо залуу яг одоо гой гарч иж байгаа багууд Houston, Memphis, Окси. Окси 3-д хамгийн халгаатай. Туршлага гэдэг нэг заваа байдаг. 7 тоглолтод наг хөгшчүүл чинь яаж хамгийн нэг хооч хооч. Эхний шатан таарна. Хоёр хожтой та нар ямар лаг 2-1 болгох чи. Ингээд явждаг байхгүй. Хэцүүлтэй. 3-1 болно, 3-2 болно, 3-3 болно тэгээд 7 тоглох. Заваа Гэхдээ хожих даваад л бол мэдээ залуучууд. Залуучууд нь байгаа. Гэхдээ туршлага гэж нэг заваа юм байдаг. Гэхдээ яг Окси бол арай өөр бах гэж би бол бодож байна. Оксид бол арай учир байна. Houston бол Хьюстон бол хэцүү. Memphis Memphis бол хэцүү. Угаасаа энэ томчуудтайгаа тааруул угаасаа өөрсдөө андар тогно гэдэг өөрсдөө ч мэдчихэж байгаа. Окси чи явж явж Clippers-тэй дарах гэж Clippers бүр rotation амар зөө. Окси бол Юм ойлгож байгаа юм чи баясгалгүй байт юм. Би гуравсаа хүсэж дарж байгаа юм ойлгож чадсан шүү дээ. 10 сайн сагч юм байна шүү дээ Clippers. 10 боломжийн сагч байна. Харсан би өнөөдөр бүр сэлгийг хараад ирчихсэн. харин одоо плей-офф төгөх тусам энэ Хьюстон, Окси 2, Memphis 3 бодвол Үнэхээр бүрэлдэхүүн зузаан байна. Түн сайн байна. Зур бас Юм ямаараа шоголждаг байхгүй юу уцаанууд. Кавай эргээд ирсэн байна. Хаардан энэ өдөр форум сайтай байна гэдэг чинь. Гэтэ түрүүн дээр Стефен А. Смитийн тэр миний нэг бодоод байгаа үнэн бол Кавай бас жоо Эхний шат гайгүй хөө. Эхний шат. тэр гэхдээ манай Хоёрдугаар шатаас юу юм. юу ч хамаагүй сайхан ярьдаг хүн чинь бас нэг ярианы сэдв гарах гэсэн юм. Байж болно. Баг л та. Нэг талаасаа. Магадгүй. Эргээр. Гэхдээ яг бас Кавай түүхүүд нугаас тийм. Харин сүүлийн 3 өдөр дандаа л тэгдэг шүү. Плей-офф ихний шат ч юм уу дундуур явж байгаа л тэгэл гимтчихдэг шүү. Энд хоёрдугаар шатнаас алгаж шүү. Өнгөрсөн жил нэг эмч гарч ирлээ эсвэл сэтгүүлч байлуу гарч ирээд Кавай өвчний түүхийг задлаад Clippers хүчээр ингэж нэг өвдгийн эдгээсэн гэдэг юм гаргаадсэн шүү дээ. Тэр харин тиймэрхүү юмнууд бид нар бол мэдэхгүй шүү. Тэр Стефен А. юм уу тэр авийнхан бол мэдчихлээ. Плей-офф эхлэх гэж боддог. жилийн 20 саяыг авж байгаа хүн хаанаас мэдээлэл авдаг. Нэг хүнд 300 бакс гэж 300 бакс гэж $300-ыг надад мэдээлэл авна шүү. 20 хоногийн дараа эхлэхгүй плей-офф. Одоо ер нь үндсэндээ 3-7 хоног л байна. 3-7 хоног. 3-7 хоногийн дараа West гэж одоо шүү дээ. Их юм ярих юм байна West. Тэр чалчиж өгөх юм байна. West East-ийн эхний шаталгааг байх. West-ийн эхний шатнаас л ерөөсөө тэгээд гой ярина да. Ингэсэн юм болох үү дээ. Одоо апсет Сайхан гарч удлаа ирнэ гэсэн үг шүү дээ. Нөгөө талбайн даваатлахгүй дөрөв нь ингэсэн. иргээд
Ямар ч. Илгийн болно яа. За энэ түрээд бүгдээрээ Баазраа өндөрлүүлцгээ хамт байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд улирал улам бүр сонирхолтой болсоор энэ эх 7 хоногт ээлжид сэдвүүдээрээ уулзцай сонирхолтой тоглолтууд бас бид нарыг хүлээж байгаа. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар зүрх мартахгүй RAV4 аяыг санаачлагч Toyota Top Motors байлаа. Баяртай үзэгчтэй. Бай.